Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээ өглөө бүр амьд үгээр өгийн үйлчлэлийн цаг үргэлжилж байна. Бүгд өнөөдрийн цагийг эзэн бурхандаа даатхан залбираад хамтдаа эхэлцгээе. Хайртай Тэнгэрлэг бурхан минь, тэгээд энэ шинэ өдрийг би танд өргөж байна. Энэ өдрийг тавар гайхамшигтар удирдан жолоодож чиглүүлж хөтлөн дагуулж өгөөрэй. Алдар магтаалн танд байх болтугай. Эзэн минь энэ цагийг танд даатгаж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. За бүгд хамтдаа Яаков номын 1-р бүлгийн 19-р эшлэлийг хамтдаа уншицгаая. Яаков 1:19. Хайрт ах トゥ нар минь, үүнийг мэдэгтэн хүмбэр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэндээ хойрог бай гэж. За энэ дээр одоо 3 зүйлийн тухай хүмбэр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэндээ хойрог бай гэдэг. За эдгээр 3 чанар бол Христ итгэгчдийн хувьд бол маш чухал тийм одоо чанар бөгөөд чухал чадвар юм аа. Эхнийх нь сонсохдоо түргэн байх гэж тийм одоо хэлсэн ба. Тэгэхээр энэ бол итгэвчтэй сонсох үйл явц процессыг тийм одоо хэлж илэрхийлж байгаа. Сонсох гэдэг нь зөв нөгөө талынхаа үзэл бодол санаа зоригийг тийм ээ одоо мэдрэх бүрэн ойлгох үйл явцыг тийм маш тодорхой энд илэрхийлж байгаа. Тэгэхээр мэдээж бид нэр ямыг сайн сонсснороо тийм ээ эргээд хариу үйлдэл үзүүлдэг шүү дээ. Охтын одоо тэ үзэл бодол сонсож үзэл бодлыг мдээгүй байжж тэ төрүүлж тэ сонсож дуусаагүй байжж төрүүлж ярих нь бол мэдээж одоо бүдүүлэг тийм ээ. Тийм учраас бид нэр өнөөдөр Христ итгэж бидний хувьд бол сонсох чадвар хамгийн чухал байна. Өөрөөр нэгдүгээр бид нэр Бурхантай шууд харилцдаг учраас Бурхан бидэнд юу хүсэж байгаа, илэрхийлж байгаа тийм ээ. Бурханд ямар зорилго байгаа. Энэ бүх зүйлсүүдийг Бурхан бидэндээ ярих үед, үгээр дамжуулан бидэнд тийм өөрийн үзэл бодлыг илэрхийлэх үед энэ үгийг бид нар сайн сонсох хэрэгтэй. Энэ цагт бид нар Бурханы үгийн утга учирыг ойлгож, ухаарч тийм ээ одоо цаад санааг нь бид нар үнэхээр бас тийм өөрсдийнхөө хэмжээнд бас үнэхээр тийм ээ тайлбарлуулан ойлгож хүлээж авснараа эргээд бас бид Бурханы өмнө тийм одоо яг зөв үйлдэл үзүүлэх, зөв хариулталтай байхын одоо тэр чухал зүйл нь юугаар сонсохоор дамжуулан ирдэг. За тэгвэл мөн бас зөвхөн Бурхантай харилцахаас гадна бидний хоёр дахь харилцаа нь мэдээж эргэн тойрон хүмүүстэйгээ харилцдаг. Эргэн тойрон хүмүүстэй харилцдаг учраас мэдээж энэ хүмүүстэй харилцах харилцаанд ч гэсэн бид нэр тийм одоо сайн сонсох чадварыг одоо дэвшлүүлэх нь чухал байна. Сайн сонсож байж гэмээр бид нар нөгөө өөрт эргэн тойрон харилцаж байгаа хүмүүстэй эргээд тийм одоо зөв шийдвэр, зөв харилцаа тийм ээ одоо зөв одоо үйлдэлүүдийг бид нар одоо тэ сайнаар үзүүлэх бай. Хоёрт нь болохоор ярихдаа удаан байх тухай тийм ээ ярьж байгаа. Удаан ярих гэдэг нь энэ цаана хүндлэлийг илэрхийлж байгаа. Хүндлэлийг. Тэгэхээр мэдээж бид нар одоо хүндтэй нэгний өмнө зарим хүн бол тийм ээ бид нар үгээ маш ер нь хүмүүс үгээ маш бодол хэлж тийм одоо ярьдаг. Бас хүндтэй нэгний өмнө тийм одоо хүмүүс зарим нь бас бүр үг хэлж чадахгүй тийм сандардаг. Тэгэхээр бид Бурханыг тэгж хүндлэх ёстой байна. Бид хамаагүй үгийг урсгаж, хамаагүй үгээ хэлж, бид гомцсон үедээ гомдлыг шууд илэрхийлж ингээд янз янзын тийм ийм байдлаар үнэхээр харилцаж байгаа нь бас бид нар тийм үл хүндэтгэлийн тийм одоо хэлбэрээр байгааг бас бидэнд сануулж байна. Мөн бусадтай бас бид нар харилцахтаа тийм одоо хэлж ярьж байгаа үгэндээ бас бид нар илүү нягхаар тийм одоо бодол санаатай одоо чинь бид бодлогогүйгээр бид амнаасаа гаргасан үгээ бид эргэж барих боломжгүй. Тийм учраас энэ дээр бас бид нар тийм одоо алдаа гаргахгүйгээр эмх зэгцтэйгээр тийм бас бид нар үнэхээр ярьж сурах хэрэгтэй. Энэ нь бас бидний бусдыг хүндэлж байгаа хүндлэлийг тийм одоо илэрхийлдэг байгаа. Тэгэхээр бүгдээрээ Бурханаар үг хэл яриагаараа бас дээдлэн хүндэлцгээе. За сүүлийн 3-т нь Яаков хэлэхдээ уур хилэндээ хойрог бай гэж хэлсэн байна. Тэгэхээр уур хилэндээ хойрог байхгүй өөрөө бол тийм ээ мэдээж энэ дэр бүх уурал гэж хэлээгүй. Хүн болгон ууралдаг. Гэхдээ энэ уур хилэн дээр хойрог тийм одоо залхуу хойрог байдалтай адилхан тийм байгаарэ гэж хэлж байгаа. Яг тэгэхээр ууртай үедээ хүн эрүүл шийдвэр гаргадаггүй. Уур уцаартай үедээ альва шийдвэр одоо бусдтай харилцаанд бас Бурхантай харилцаж байгаа харилцаанд эсвэл өөрсдийнхөө цаашдын ажил үйлс амьдрал үйлчлэлийн харилцаанд уур бухимдлаар альва зүйлийг шийдэх юм бол энэ бол эрүүл шийдвэр эрүүл харилцаа биш. Тийм учраас бид нар үнэхээр ууран дээр хойрог байхыг Яаков маш тодорхой хэлж байна. Энэ нь одоо чинь уурлахгүй, октын уурлахгүй байх тухай биш. Мэдээж хүмүүс ууралдаг. Гэхдээ энэ юуг илэрхийлж байгаа гэхээр
уурлахаас илүүтэйгээр тийм ээ одоо үнэхээр бид нар одоо уураа барьж сурахыг тэгээ альва зүйлд тэгээ эрүүл ухаалаг одоо логиктой тийм хандахыг одоо бидэнд хэлж байгаа. Эфес намын 4-р бүлгийн 26 дугаар эшлэлдэр илж Паул ингэж хэлсэн. Ууралсан ч нүгэл бүүвэлд та нарын уур хилэн дээр нар бууж аргагаа гэж. Тэгэхээр уур өөрөө цаашаага нүглийг бий дэвэргэж нүглийг одоо бий болгодог байхад. Тэгэхээр уураа барьж чадахгүй хүн яадаг вэ? Олон нүглүүдэд өөрийгөө хүлдэг, унгаадаг гэсэн. Олон нүглүүдийн нөхрүүдийн өөрөө бүдрэн ундаг баг. Тийм учраас бидний өнөөдөр эргэн тойронд болж байгаа зүйлүүд юу гэдэг вэ? Дандаа л одоо муу зүйлүүд дандаа уур хилэнгээс болдог баг. Тэгэхээр ах トゥ нараа өнөөдөр бүгдөө уур хилэнгээ бас харсан. Уур хилэнтэй энэ байдал тийм үнэхээр биднэрт бурхны тэр гайхамшигтай боломжуудыг бурхны амар амгаланг те бурхны өдөртөн чиглүүлэл мэрэгэн ухаан бурхны ирээдүйд бидний амьдралыг төлөвлөж чиглэсэн тэр олон гайхамшигтай зүйлсүүдийг биднээс өөрөөс нь шалтгаалаад энэ уур хилэн тийм одоо бид нарыг одоо амьдралд замд нь одоо бүдгөрүүлж бүрхөгдүүлж тийм одоо байж идэг юм аа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээс тэ яг энэ гурван харилцааг, энэ гурван чадварыг, ур чадварыг бас бүгдээрээ эзэмсцгээ. Илүү бас энийг тийм одоо хөгжүүлцгээе. Халелуя. За тэгээ бүгдээр өнөөдрийн цагийг ингээд дуусгая. Тэгээ бүгдээр хамтдаа залбираад өнөөдрийн цаг эзэнтэй өргөе. Хайртай эзэн мөрхөмөн танд баярлалаа. Өнөөдөр Якобын эзэн та бас бидэнд дамжуулан хэлсэн энэ үгээр дамжуулан эзэн та бидэнд энэ онцгой чадваруудыг Христ итгэгч биднэрт хүн нэг бүрт та дүүрэн бий болгож өгөөч. Эзэн бид үнэхээр сонсохдоо түргэн эзэн үнэхээр бас байхад нь сонсхийг хүсдэг тийм хүсэл тэмүүлэлтэй байхад нь та бидэнд тусалж өгөөч. Мөн ярихдаа бас бид удаан буюу залбирахдаа бас хүмүүстэй харилцахдаа түргэн ярьж түргэн хариулт үзүүлэх биш илүү нухацтай ухаалаг тийм ээ. Тэр яриаг тэр залбирлыг бас бид бурханд хийж сурахад нь тусалж өгөөрэй. Альва зүйлд үнэхээр тийм ээ бурхны ажлын өмнө саад болдог уур хилэнгүүдээс та биднийг хамгаалж өгөөрэй, чөлөөлж өгөөрэй. Уурахгүй байхад минь эзэн ууранд автахгүй байхад минь та бидэнд тусалж өгөөрэй эзэн минь. Тэгээд энэ өдрийг танд өргөж байна. Танд баярлалаа. Энэ бүгдийг бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. За эзэн та бүгдийг ивэх болтугай. Бүхнийг өөрчилнө, бүхнийг амьдрал